Сайн үзэгчтэй. Одоо арай өөр бичлэг тавтай морилцгоно. Хүн болгон санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсдэг нь мэдээж. Тиймээс чинэлэг болохын тулд ядуусын хийх ёстой зүйлсийг бид цовруулаар хүргэж байна. Энэ нэвтрүүлгийг алгасалгүй үзхийг хүсэж байна. Учир нь энийг үзснээр та өнөөгийн байдлаа зөв тодорхойлж, бэрхшээлээс гэрхэн гарах талаар мэдэж авах болно. Гэхдээ бидний ийм бичлэг гарах бүрт зарим хүмүүс их эсэргүүцдэг. Цааргалж уурлах нийгэм байхад бүгдийг анхааралтай үзэж, амьдралдаа ахиц төвшил гаргасан хүмүүс ч байдаг. Та бүхэнд ашигтай байх зүйлсийг цуглуулахын тулд бид өөрсдийн зөвлөгөөд болон сайтнуудтай уулзаж ядуус олон баячуудын хооронд түгээмэл байдаг гол ялгаануудыг анхааралтай судалж үзсэн юм. Мэдээж бид янз бүрийн хүмүүстэй уулзсан, энийг үзээд бүх хүн асуудлаа шийдэж чадахгүй. Гэхдээ өөрсдийн мэддгүү муу зуршлаа мэдэж авахд илүүдэхгүй шүү дээ. Хэн мэдлээ? Тэр зуршлаа хайчхал та мөрөөдөж байсан амьдралдаа хүрэх чинь билүү? Энэ бол баячууд хийдэг ядуус хийдгүй 15 зүйл. Нэгдүгээрт, ядуу хүмүүс хэтэрхий их зурагт үздэг. Би арай өөрөөр тайлбарлая л да. Та реалити сувгуудыг их үздэг бол ядуу ээж магадгүй. Ядуус зурагт үзэж цагаа гарцдах нь маш илбэг байдаг. Тэр нь бүр муу зуршил олцоход салж чадхаа болсон байдаг. Ямар од хинтээ уулзаж байгааг эсвэл телевизийн цуврал киноны шинэ ангийг үзэх гэж хүлээдэг бол бас мэдээг алгасалгүй үздэг бол та хит их зурагт үздэг хүний тоонд багтана. Таны амьдралч тиймэрхүү ээж магадгүй. Би тайлбарлая. Одуудын тухай цөөрхөл мэтийн зүйлс танд тус болохгүй. Одуудад л тус болно. Баячууд зурагт үзэх биш, зурагтаар гарахыг илүүд үздэг. Одоо өөр нэг жишээг дурдъя л да. Зовлонгоо мартахад нь тусалдаг учраас их тесрэлтийн онол цувралыг үздэг нэг хүн байсан. Энэ бол том асуудал. Тэр хүн бэрхшээлээ шийдэхийн оронд харин ч зугтааж байна гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүс хэлсэн байдаг. Джон Леннон хэлэхдээ дуртай зүйлээ хийсэн хугацаа бол гарцдсан хугацаа биш гэсэн байдаг. Гэхдээ бодгол зүйл, дэлгэц ширтэн удаан суухан таны хийх дуртай зүйл мөн гэж юу? Ядуусын хийдэг дараагийн зүйлсийг ярихаас өмнө бид яагаад мэдээ үзэх дуртай байдаг талаар нэг зүйлийг хэлье. Дэлхийд юу болж байгааг мэдхийн тулд зурагт үздэг гэж зарим хүмүүс хэлдэг нь бас л эргэлзээтэй. Учир нь телевизийн бүх сувгууд зөвхөн өөрийнхөө альвааг тайлбарлах бодлого баримталдаг. Тэрний оронд интернетийг ашиглан дэлхийд юу болж байгааг мэдж цагаа хэмнэхийн сацуу зөв мэдээлэл авах хэрэгтэй юм. Хоёрдугаарт, ядуус түргэн хоол иддэг. Эрүүл мэнд маш чухал. Ихэнх ядуус хоолнд нь юу байгааг сонирхдаггүй. Эрүүл хоол ямар байдгийг болон шимтгийлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Асар их чихэр болон өөхтөс агуулсан ямар ч шимтгийлгүй хүнсийг ядуус хэрэгэлдэг байна. Тэр нь тэдний биеийг муутгадаг учраас биеийн хүчийг 100% ашиглаж чаддаггүй. Эрүүл мэнд муудвал амьдралын бүх зүйл сөргөөр нөлөөлнө. Бие махбод, сэтгэл санаа, мэрэгжлийн болон хайр дурлалын амьдралч муудна. Гуравдугаарт, ядуус хямдарсан бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг. Би ингэж тайлбарлая. Хямдарсан үед нь авах ёстой ганц зүйл бол хувьцаа. Ядуу хүмүүс бага мөнгө олдог учраас бага зүйл хэрэгэлдэг. Харин баячууд орлогоо өсгөхөд анхаардаг. Бодоод үзтээ. Хямдарсан хувцас гэдэг бол бүтэн үнийг төлж авахыг хүсээгүй хүмүүсийн голсон зүйл. Хямдарсан хувцас авснаар та өөрийгөө яг тийм зиндааны хүн гэдгээ бусдад харуулах болно. Дөрөвдүгээрт, ядуу хүмүүс баячуудаас орой нойрноос сэрдэг. Ядуу хүмүүс баян хүмүүсээс илүү залхуу байдаг. Та энэнтэй санал нийлэхгүй байж болох ч энийг нотолсон олон судалгаа байдаг. Багаас өөрийгөө дайчилж ашиглаж сурсан хүн хожим нь ядуу болох эрсдэлд бага өртдөг байна. Орой босдог хүн өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Хэрэггүй зүйлд цагаа өрдөг. Нэг л мэдхэд хорвоо дэлхий өөрөөс чинь төрүүлээд явчихсан байгааг мэддэгч гүйцэх аргагүй болсон байдаг. Тийм учраас бага залуудаа сайн хичээгээгүй хүмүүс хожим нь алдаагаа ухаарч хичнээн зүтгэсэн ч амжилт гаргах магадлал нь буурсан байдаг байна. Бидний уулзаж судалсан бараг бүх тэргүүн баячууд энийг нотолсон юм. Билл Гейтс, Элон Макс, Уоррен Баффет гэд бүгд л багасаа өглөө эрт босч сурсан хүмүүс гэдгийг хэлсэн юм. 5 дугаарт, ядуу хүмүүс спортод хорхоосдог. Та мэрэгжлийн тамирчин эсвэл спортын багийн эзэн биш л бол спортод тэгтлээ дурлаад байх шаардлагагүй. Спорт яг л зурагттай адилаар таныг бодит амьдралаас хөндөрүүлнэ. Ингээд боддоо. Та альва тэмцээн уралдааны эцсийн үр дүнд нөлөөлж чадахгүй хэрнээ ямар ч зориггүйгээр аль нэг талын дэмждэг бол ямар ч ашиггүй. Яг энэ хандлага чинь таны амьдралд чинь нөлөөлж амьдралынхаа жинхэнэ тоглогч байж чадахгүй шүү дээ. Өөрөө илүү юм бүтээж чадаагүй байж бусдыг муулдаг хүмүүс яг тийм байдаг. 6 дугаарт, ядуус баячууд шиг шүршүрт тогтмол ордоггүй. Бид чинийг худлаа гэж бодож байтал үнэн болж таарсан юм. Анхаарал хандуулаад бодвол энэ танд маш их зүйлийг хэлж өгнө. Өнөөгийн ихэнх ажил үйлчилгээний шинжтэй.
Амжилтанд хүрэхийн тулд байнга л хүмүүстэй харьцах шаардлагатай болно. Биедээ бага анхаарал тавьдаг хүмүүс өрсөлдөгчөөс бага амжилт гаргадаг нь нууц зүйл биш юм. Тэгээд өөрийгөө гольж хүмүүсийн дунд байхаас халгаж эхэлдэг байна. Энэ нь тэдний хувийн амьдралд ч сөрөг нөлөөтэй. Хүмүүс танд ойр байх дургүй болоод эхэлвэл хэн тантай хамтрахыг хүсэх юм бэ? Тийм ээ. Танд хачин санагдах байх. Гэхдээ амжилтанд хүрэх ихний алхам бол өглөө эрт шүршүүрт орох юм. 7 дугаарт ядуу хүмүүс алдаандаа бусдыг буруутгадаг. Амжилтанд хүрч чадахгүй байгаадаа өөрийгөө биш, бусдыг буруутгадаг хүмүүс тантай хэр олон таарч байсан бэ? Та бүгдийг захирч чадахгүй нь таны амжилтын 99% нь танаас шалтгаална шүү дээ. Амьдралынхаа эзэн нь та өөрөө. Хинтээ нөхрөлхөө та шийднэ. Эрүүл мэндээ та л хамгаална. Та өөрчлөгдмөр байвал зөрөгтэй алхам хийх хэрэгтэй. Амьдрал бол бидэнд тохиолдог зүйл биш. Амьдралыг ямар ойлгох нь бидний үйлдэлүүдээс шалтгаална. Бэрхшээл тулгархад ядус үргэлж хохирогч болсон мэт таашаалдаг. Харин баячууд бэрхшээлийг сөрж, бэрхшээлтэй тэмцэж, учир шалтгааныг нь судалж, цаашдаа тийм бэрхшээлд өртөхгүй байхыг хичээдэг байна. Ядус бусдыг буруутгадаг бол баячууд өөрөөсөө алдааг хайдаг. 8 дугаарт ядус мөнгө хадгалдаггүй. Ядус болон баячуудын нэг том ялгаа нь ядус хожим юу болохыг боддоггүй. Мөнгө хадгалах нь өсөлтийг дэмждэг. Муу юм боллоо гэж бодъё л доо. Хадгалсан мөнгөтэй бол асуудлыг шийдээд амьдралаа үргэлжлүүлж болно шүү дээ. Харин мөнгөгүй бол бэрхшээл тулгарвал та яах вэ? Шаардлага гарвал байшин, машин гэх мэт зүйлсээ худалдах болно. Эсвэл зээл авах болно. Баячууд бэрхшээл тулгархад хадгаламж нь бараг хоосорлооч байр сууриа хадгалж үлдэж чаддаг байна. Харин ядуу хүмүүс арай гэж олж авсан байр сууриа алдаж өрөнд орсноор бүх зүйл дуусна. Хадгаламжтай хүмүүст олон боломжууд нээгддэг. Мөнгө хадгалсан хүн тэр боломжуудыг ашигладаг бол хадгалаагүй хүмүүс мөнгөгүй улмаас боломжуудыг алддаг. Тиймээс л баячууд улам баяжиж, ядуус улам ядуурдаг юм байна. 9 дугаарт ядуус зээлийн карт болон бэлэн мөнгөний зээлийг хэрэггүй зүйлд зарцуулдаг. Зээлийг хэрхэн ашигладаг нь ядуу болон баян хүмүүсийн дунд байдаг хамгийн том ялгаа. Дүрм маш энгийн. Авсан зээлээсээ илүү мөнгө бүтээж чадхааргүй зээл авахаар байвал та битгий ав. Энэ ийм л энгийн. Хөрөнгө оруулалт болж чадах зээлийг л авч явах хэрэгтэй. Том тансаг зурагтыг зээлээр битгий ав. Шинээр гарсан тоглоомуудыг зээлээр битгий ав. Зээлийн картаараа шинэ iPhone авмаар байвал битгий ав. Зурагт үзээд ашиг олохгүй бол эсвэл шинэ iPhone-д тохирсон аппликейшн бүтээж чадахгүй бол тиймэрхүү зүйлсийг зээлээр авах шаардлагагүй. Оронд нь мөнгөө хоримтлуулж байгаад зарцуул. 12 дахь зөвлөгөөн дээр энэ тухай ярина. 12 дугаарт ядуус мөнгө олохоос өмнө үрдэг. Мөнгийг олоогүй ээж үрэх нь амьдралын хамгийн том аюул юм. Олж чадаагүй ээж мөнгийг бусдаас зээлж үрээд сурчих юм бол таны амьдрал шууд л уруудна гэсэн үг. Ямар нэг юм авах гэсэн ч мөнгөгүй байвал амьдралаа боллогүй олж сар. Битгий хүнээс зээл. Эхлээд ажилд ор, дараа нь мөнгөө өр. 13 дугаарт ядуус бусад ядуу хүмүүстэй л нөхрөлдөг. Хүн бол өөр 5 хүний хүрээллийн үр дүн гэдгийг манай дагагчид мэддэг. Та 4 ядуу хүнтэй нөхрөлөөд байвал өөрөө ядуул гэсэн үг. Хүмүүс өөртөө адил ядуу хүмүүстэй нөхрөлдөг учраас ядуурлаасаа гарч чаддаггүйг олон судалгаа харуулсан юм. Тийм хүн ядууралтай эвлэрдэг байна. Танд дэм өвч урамшуулах хүнтэй нөхрөлөх хэрэгтэй. Өөртөө хийж бүтээдэг байх хэрэгтэй. Зорж тэмүүлдэг хүнтэй нөхрөлвөл танд эергээр нөлөөлнө. Та баг залуугийнхаа тойрон хүрээлэгчтэй салаагүй байгаа бол дотроо бодоод үзээрэй. Илүү сайн орчны төлөө хуучин орчноо орхихоос битгий. Танд туслахгүй хэрний өөрийнхөө алдаанд үргэлж бусдыг буруутгадаг атгах хүмүүстэй нөхрөлөөд байвал та өөрөө ч тийм болох аюултай. 14-дүгээрт ядуу хүмүүс өөрсдийнхөө боломж болон санаа чуулгыг ашигладаг. Та хэний хүүхэд болж төрхөө, хаан төрхөө, ямар нийгэмд төрхөө өөрөө шийдэж чадахгүй мэдээж. Харин мөрөөдлийнхөө төлөө хэдэн цаг зарцуулахаа та шийдэж чадна. Хүн болгонд нэг өдөрт 24 цагийн хугацаа л байдаг боловч зарим нь илүү ихийг амжуулдаг. Өөрийгөө дайчилж өөрийнхөө мөрөөдлийн төлөө тэмцэж чадвал амжилтанд хүрэх хэсэг нь ердөө цаг хугацааны асуудал шүү дээ. Шинээр эхлүүлсэн 10 бизнесийн 9 нь эхний 3 жилдээ дампуурдаг. Харин огт эхлүүлээгүй бизнесийн хэдэн дампуурдгийг та мэдэх үү? Бүгдээрээ дампуурдаг. Хэрвээ ямар нэг санаа төрөл үзээд алд. Алдаа гарга, алдаагаа зас. Дахиад эхлүүл. Дахин хийгээд лээ. Бид ч гэсэн Elax-ыг байгуулсан эхний 3 жилдээ олон алдаж байсан ч одоо энэ нэвтрүүлгийг хийгээд та бүхэнд хүргэж байна. 15 дугаарт оргилд хүрэхэд нь бусад хүмүүс туслах ёстой гэж ядуус боддог. Хорвоо танд ямар ч өргүй, хинч танд өргөө. Итгэхгүй ээж болгоч та цорын ганц. Яаж амьдрах чинь танаас шалтгаална.
Бага залуудаа хүн болгон л амжилтанд хүрнэ гэж боддог. Гэвч амьдрал дээр өөр. Бидний энэ нийгэмд шилдэгүүд л дээшээ гарна. Бууж өгдөггүй, биеэ дайчилдаг, дасан зохицож чаддаг. Өөрийнх нь төлөө хинч зүтгэхгүйг мэддэг хүмүүс л амжилт гаргана. Тийм хүмүүстэй ойр ойвол та ч гэсэн өөрөө тэдэн шиг болох ч юм билүү? Амьдралын далайд илүү өөдрөгөр аял. Тийхгүй бол ядуутайгаа эвлэрсэн амьдралд дасах болно. Дэндүү нуршуу ээж болохч энэ нэвтрүүлэг танд багч ихсэн туслаасаа гэж бодож байна. Ийм 15 алдаа байнга гаргадаг хин нэгнийг мэддэг бол тэдэнд энэ бичлэгийг үзүүлээрэй. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. Энэ бол бонус хэсэг. Ядуус баячуудыг бодвол илүү шүтлэгтэй байдаг. Манай нэвтрүүлэг ямар маргаан тарихыг та төсөөлж байна уу? Судалгаанаас харахад амжилттай яваа хүмүүс өөрсдийнхөө хүчинд найддаг бол ядуус өөр ямар нэг далдын хүч өөрсдөд нь туслах мэтээр боддог байна. Ерөнхийлөгчид болон компани захирлууд бурхны тухай байнга ярьдаг ч шашинг тэгтлээ шүтдэггүй. Нэг тод жишээ бол Facebook-ын захирал Марк Зукерберг. Бүх насаараа бурханд итгэдэггүй явсан боловч ойрын ирээдүйд улс төрд хөл тавих бодолтой болсноос хойш бодлоо өөрчилж эхэлжээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай.